Тий одоо манайх ч 2015 онд хэвлэл мэдээллийн эрхчлөөнийхөө индексээр хэвлэл эрхчлөөнийхөө индексээр 180 орноос 50-д байлаа шүү дээ. Одоо бид нэр 180 орноос 98-д байна уу, 99-д байна уу? Бараг 100-д нэрч шүү дээ. Тэ 10 жилийн дотор. Сүүлийн 4 жилийн дотор 40 байр бараг ухарлаа шүү дээ. 11 байр 16 байр ч ухарч. Тэгэд яг л ийм үйл явдлаас болж байгаа. Хэвлэл эрхчлөөний индекс гэдэг зөвхөн сэтгүүлчтэй холбоотой сэтгүүлчдийн үйл ажиллагаа эрхчлөлттэй холбоотой асуудал биш. Энэ ардчлалын хүний эрхийн чухал үзүүлэлтүүд гэсэн үг. Ер нь Монгол улс сонголтоо хийж явах шиг байна. Монголын төр өөрөө ер нь засгийн газар нь их хурл нь бидаа шийдвэр гаргаж чадгаа болсон шүү дээ. Тэгэхээр одоо энэ засгийн газар нь шийдвэр гаргаж явах шиг байна. Ер нь сонгуулийн дүртэй арчилсан дүртэй ийм автократ улс болёо. Тэгээ бүгдийг төр хяндаг байдал руу оръё. Бүх бизнес, бүх үйлдвэрлэл, бүх юмыг төр нь хийе. Ер нь ингээд өмнөх замаараа дахиад нэг алхаад үзье гэж шийдэж явах шиг байна. Энд чинь шийдэд нь шүү дээ. Тэрийн ноорогтой холбоотой асуудал бол ямар ч шалтгаан хэлсэн бай хэл мэдээллийн редакцыг очиод нэгжээд хард минь аваад утсыг хураагаад тэгээд цагдаа нь өөр юм хэлж үндэслэл хэлж авч явчаад дараа нь тайлбар хийхдээ төв байгууллагаас нь бас нэг өөр тайлбарууд хэлдэг. Энэ бол зүгээр дарангуйлал шүү дээ. Өөр ямар ч тайлбар байхгүй. Энэ дээр одоо өөр захин мөрөдөд болгоом гэсэн. Одоо шалгаж байгаа үндэслэл. Энэ ямар жишээ тогтож байна вэ гэхээр тэгээд энэ бол нөгөө нэг хэвлэлийн эрхчлөөтэй холбоотой хэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой шалгалт биш учраас энэ хэвлэлийн эрхчлөөтэй холбоогүй, халдаагүй гэж хэлэх гээд шүү дээ. Яг тэгвэл одоо заавал тэгжиж халдсан болох юм уу те. Одоо ер нь бол нэг ямар жишээг тогтож байна гэхээр ямар нэгэн хэрэг үүсгээл шалгаж байгаа шалгана. Энэ нь бол хэвлэлийн эрхчлөөнд ч алдаагүй шүү гэдэг тайлбартай шинэ тайлбар өнөөдөр төрж гарч шít. Одоо бид нэг ихэнх нь мэдээлэл ярьсан болсон бодсон юмаа хүртэл бичгээр шалгадаг байсан бол одоо нэг хүн скриншот явуулаад одоо сэтгүүлч гэрлэгийн ярих гэдэг юм ч юм уу эсвэл гэрлэнийг тэгэд байгаа юм шиг гүтгүрч ирэл гэрт ч ороод нэг жил хамаг юм чинь ороод аваа явчих юм шít. Тэгээд би чиний сэтгүүлчийн чинь үйл ажиллагаанд халдаагүй шүү. Өөр хэрэгээр шалгаж байгаа маа л гэх гээд шүү дээ. Ийм буруу жишээ тогтоож шүү дээ. Айлгаж байгаа байхгүй юу? Дарамтлж байгаа байхгүй юу? Ингээд дарангуул гэдэг чинь энийг хэлж байгаа. Автократуудыг хийдэг юм бол ерөөсөө энэ хилцээр хий. Хамтраад ажиллая л да сэтгүүлчтэй. Мөн үү? Тэгээд аваа хамтрая. Хамтрахгүй гэж байгаа бол хамтартал нь дарамталдаг л байхгүй юу? Ингээд олонх нь хамтарчгаараа бүх одоо хүссэн нь биелэх юм боломжтой нөхцөл рүү ордог. Эмэл юм болж шүү дээ. Зүйл залтыг бол харсан баг тийм. Би тэр яг чалгаж байгаа тэр хэрэг гэж хэлээд байгаа юмнуудын бол би бол хуульчдын тайлбарыг л харж байна. Хуульч өмгөөлөгч нар бол жишээлбэл тэр хойшлуулшгүй ажиллагаа явуулаад учиргүй баривчлал байцаагаал дайрч орол нэгжлэг хийгээл те. Энэ яг тийм хэмжээнийх муу юм уу? Захин мөрөдөд тоглоомч одоо хориглох гэдэг бол одоо яг хорцсон юм байхгүй шүү дээ. Одоо Нямбатар сайд дээр ярьцлаган дээр ярьж илээс. Хороогүй шүү дээ. Одоогийн байдлаар. Нэг юм үзэгдэл байгаад байна. За ер нь баг нэлхүүхэд уйлсан GMCS-с болж уйллаа ч гэдэм үү. Бүх асуудлыг GMCS-ийн захиалгаар MCS гэдэг юм агуулгаар өнөөдөр хүртлийн асуудлыг бас ингэж л харлуулж байна л та. Тэгээ наад 3 ус гэж хэлэхээс хүртэлж ирэхдэг болчих шүү дээ. Тийм. Өмнө яг нэг элбэгдэрж идэг мангас гаргаж ирсэн. Тэгээ тэрэн рүүгээ наах бүх хүмүүсийг наасан. Одоо тэр нь хуучрангууд дараагийн нэг дайсан. Ерөөсөө л энэ өнөөдөр хүртэл манай төрийн дарангуулагч шинжтэй засгийн тэргүүд ерөнхийлөгч нарын олон нийт рүү хийж хэрэгэлдэг л аргалтай. Нэг дайсан гаргаж ирээд би тэрнтэй тэмцэж байна. Тэгээд амгот нөгөөдөл нь ингэж байна л гэдэг. Тэрэнд нь олон нийт нь итгэ явдаг байсан. Одоо итгэхгүй шүү дээ. Өнөөдөр залуучдыг хараа л та. Итгэхгүй
хэрэггүй шүү дээ. Нийгмээ бид нар зүгээр өөрсдийнхөө бот хаягуудаар бичсэн комментээ хараад баясаад ээж боломгүй л дээ. Яраад харахаар нийгмийн шал өөр бодолтой байна шүү дээ. Хэвлэлийн эрхчлөө өнөөдөр асар их хугацаар яригдж байна. Энэ хуулийн өөрчлөлт ер нь ямар шат процессор явж байгаа? Хил мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилгээний хариулгыг хууль зүйн сайд Алтан гэрэл хууль зүйн яамнаас өргөн барьсан. Тэгээ одоо энэ хаврын жуулганаар хилцсэн. Энэ дотор бол би бол байр суурь зөндөө хэлж байгаа. Ер нь хэвлэлийн эрхчлөө бол биднэрт тэр 98 онд олгогдсон эрх хүрээ хязгаар тэнд байхад бол сайн тэрийг амжилуулахгүй тэрийг биелүүлдэг л болохоос биш төр засаг нь биднэрт нэг тийм шинэ хууль хэрэгтэй байхгүй. Уг нь бол бид нэр бол бас ч гэж ашиглаж чаддаг бол эрхчлөө байдаг. Тэгээ ашиглаа явангууд нь сүулдэ цагдаа дууддаг болж байна л да. Гол нь эрхчлөөгөө бид нэр хэрэглэхгүй байгаа. Нэг асуудал биш. Бас хэрэглэхийг хүсэхгүй байгаа нэг асуудал байна. Эрхчлөө эд мөнгө хоёр эд мөнгийг нь сонгоод байгаа нэг асуудал бас байна шүү дээ. Тэгээ бид нэр тийм хууль бол шаардлагатай нэг хэрэггүй гэж бодож байгаа. Зүгээр манай ажлын хэсэг бол хэвлэлийн эрхчлөөг хангах талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгаа. Би энэ ажлын хэсгийг хуралдуулаагүй байгаа. Ер нь хуралдуулахгүй байгаа. За харж байна. Одоо энэ хэвлэлийн эрхчлөөний хууль яваг. За одоо энэ болж байгаа үйл явдлууд гэдэг. Ер нь манай хэвлэлийнхэнд юу хэрэгтэй юм бэ гэхээр санхүүгийн үед бие даах боломжлох хэрэгтэй. Зах зээлийг нь чөлөөлж өгөх хэрэгтэй. Энэ төрийн албаны бүх хэвлэлийн албыг татан болгох хэрэгтэй. Редакц байгуулсан энэ яам тамгын газар, засгийн газар дэрэгдээ редакцтай. Дэрэгдээ бүр кино театр, драмын жүжигийн багтаа. Энийг болох хэрэгтэй. Тэгээд хэвлэлийнхний зах зээлийг нь чөлөөлж өгөөд дараа нь бид нэр яаж бизнесийн байгууллага талаас нь бие даалгах вэ, бэхжүүлэх вэ гэдэг дээр бас дотрын бодлого ч гэсэн бас яригдах нь зөв гэж би бол бодож байгаа. Зөвөр ер нь эхлээд энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хууль ийм хэлцүүлэг өрнөд тэгээд энэ дээр бид нэр ажлын хэсгээ гаргаж дүгнэлтүүд хийнэ. Нийгэм асуухад одоо яг үнэлэхэд хууль зүйн яам мэтчилсэн намаас сонгогдсон одоо хүний гарт байгаа. Гэхдээ бидний хэвлэлийн эрхчлөөний хууль ч гэсэн тэр хүний гарт байгаа гэдэг. Яг энэ дээр өөрчлөлт хийх одоо энэ зөрүүтэй байдал харагдаад байна шүү дээ. Итгэл төрөхгүй л баг шүү. Би бас өмнө зөндөө байр суурьтай хэлжсэн. Тэгээ одоо хүүхэндээ маргаан болгоод бас яах вэ? Ер нь бол энэ засгийн газар шийдчихэд байна гэж хэлээд шүү дээ. Зүгээр дүрн, суудлан, тамган манай намын нэг сайд байгаа болохоос биш. Зорилго бодлого нь суудсан галт тэрэг нь зүүн тишээ хоошоо ухраад яваа нь л тодорхойлчлоо шүү дээ. Тэгээд одоо тэрнийхээ эсрэг парламентын гишүүд нь асуудал тавихаар юу болгож хувиргаж байгааг харж шүү дээ. Одоо парламент цуглдсан. Одоо нийгэм зөвхөн одоо энэ хүний эрх хэвлэлийн эрх хэрэгчлөөч биш. Эдийн засгийн асуудал асар хүнд болсон болж байна. Энэ 4-р сараас эхлээд ер нь л хүмүүс зээлээ төлөөд тэгээд энэ үний өсөлт. Та нар одоо жишээлбэл махны нөөц энэ засгийн газар ажиллаа хийсэн юм уу? Сонгуульдаа тэр нь ажиллаа хийсэн юм уу? Махны нөөц хүртэл хүндэрсэн байгаа. Одоо мах бас хэцүү болно. Энэ нийгэм эдийн засгийн байдал тэр чигтэл болохгүйг нь хэлээд байна шүү. Болохгүйг нь хэлээд. Монголчууд одоо энэ парламент нэг л асуултанд хариулна гэсэн үг байхгүй. Энэ хурдаараа ингээд автократ засаглал руу яг хүлэмжшүрч шилжих юм уу? Картанд зогсоох юм уу? Өөрсдөө. Стоп кран одоо бүрийн эрх нь байж гişүүдэд. Үгүй бол ингээ хүлэмжшүрч ингэж ойлгох хэрэгтэй. Монголын парламентыг гэсэн тэгж ойлгох хэрэгтэй. Яг л ийм дарангуул засагт тийм болж байгаа. Засгийн газар бол үйл ажиллагаагаараа зарлцсан. Зарлж байна. Үзүүлж штэ. Ганц гайгүй одоо ингээл чи өөрөө бас нэг энэ цагдаагийн дарамтанд өчнөө орж исэн сэтгүүлч штэ чи. Зүгээр л мэдээлэл дамжуулсныхаа төлөө бас нуурахгүй тулдаа ингээ яваад байгаа. Тэгээ чинь одоо ноорог бол жишээлбэл дандаа баримтанд тулгуурлаж ярьдаг. Хөнгөн хэлбэрээр хүмүүст хүргэдэг, агуулга ярьдаг, маш сайн ярьдаг. Засгийн газрыг байнга шүүмжилдэг, редакц. Гэхдээ доромжлохгүйгээр, гүтгэхгүй. Одоо тэгээд тэд нэр хилцээр дорё гэсэн хилцгүй өнгөт нь айлгаж ингэж л явж штэ. Тэгээд энийг нь бүх төвшөнд, бүх салбарт яг ингэ явахыг нь хараад
суух юм уу гэдэг сонголт парламентын гишүүдийн минь байгаа. Тэгэхээр бүх парламентын гишүүдээс асуух хэрэгтэй. Засгийн газар парламентыг удирддаг улсын засгийн газрын чинь санаа бодол нь шийдсэн байна. Тэгээ энийг өөр нь явуулах юм уу гэж. Олон улсын байгууллага үнэлсэн биш бид нэрийг. Тийм үстэй. Автократ ус болцсон гэдэг. Яг 90 оны өмнөх үе рүүгээ ирсэн байна гэд хэлсэн шүү дээ.